За Данди инээмсэглэлтөг РК гэж залуугийн ховрлсон хувилбараар одоо барилтыг бичиж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. За энэ дагуу одоо дээр барилтыг үзүүлсэн байгаа. За нэгдүгээр лаадан дээр капого хийгээд тоглох юм бол адилхан өнгөөр тоглогдох байгаа. За капо гэж яг юу яриад байна гэд нэг хэрэглэгч маань асуусан байсан. Капо гэж бол одоо гитарын гарн дээр хийснээр одоо дууны өнгийг дээшлүүлдэг. Буюу доошлуулдаг, одоо өөрчилдөг ийм хэрэгсэл байгаа. Капогүй байвал ер нь cover хийхэд хэцүү. Яагаад гэвэл одоо ямар нэг хамтлаг дуучны дуулж байгаа дууг өөрийн хоолойндоо тохируулж дуулахын тулд заавал тэр байдлаар нь дуулах гэдэг одоо чарлаад ч юм уу те эсвэл хоолой нөрөхгүй гэд одоо дууд суугаад байх шаардлага байхгүй. Барилтаа сольж тоглож болно. Сольж тоглож чадахгүй хүмүүс бол капо ашигладаг байгаа. За капо бол янз бүрийн хэлбэртэй байдаг. Ийм шууд хавчдаг байна, иргэдэж хавчдаг бас байна. За одоо сүүлийн үед сонгодог гитард хэрэглэхэд зориулж гарсан юм ухаалаг хавчаар байна. Зөвхөн ингэж буцаагаад авчдаг. За хүмүүс өөрсдөө хувьдаа хийсэн бас юм зааны асар хийсэн юм хавчаараас байна. За капо авч амжаагүй байгаа хүмүүс бол одоо балыг усны болтоор гитаранда тогтоож бас ашиглаж болно шүү. За дууныхаа хичээлд оръё. За дуу маань бол ерөнхийдөө бадаг нь бол таталтаар за тахилт нь цохилтоор явж болно. За таталт маань бол эхний ээлжинд 3 утас татаж явж байгаа. За дуу маань ре минороос эхэлнэ. Ре минор дээр 4 3 1 дараагийн байралтаа барина. Соль минор байгаа. За энэ дээр бол 6 3 1 дараагийнх нь до 5 3 1 дараагийнх нь фа 6 3 1. За тэгэл яа дэс дээр 5 3 1 5 3 1 ля дээр 5 3 1. За энэ маань яаж сонсогдох вэ гэхээр одоо болтол үзэгдээ тэр нэгэн сайхан минет он жилүүд өнгөрч одож орсоргүй болсон хэрнээ охин чи нэмэнэ оршлон хорфат гойны нэмэл хэр ганцхан бүсгүй чимэн элдөө нэмэн ай химнэл. За иймэрхүү байгаа. За дараагийн бадгаас эхлээд одоо таталт маань жоох ихсээд одоо чинь 3 биш 4 3 1 3 ерөөдөө дуу маань өрнөж эхэлж байна гэсэн үг. Дараагийн барилтан дээр зөвхөн одоо 6 3 1 гэж татчихсан бол 3 дахь утсаа буцаагаад татаад 4 таталттай болж эхэлнэ гэсэн үг. За ингээд туулж болно. За тахилтан дээр болохоор доошо дэшээ доошо доошо дэшээ 1 2 2. За чадахгүй хатаасан нэгэнтэй одоо харамсаад яхавтай жаргал хүсээ нэгэндээ анхан чимэн энэж бэн гихтээ ондоо нэгэнтэй. За иймэрхүү болно гэсэн. За дараагийн бадгаас эхлээд сохиж тоглож эхэлж байгаа. За энэ цохилтыг яаж хийж ийм гэхээр
ямар нэг хэмжээнд барьдаггүй замарсан доошоо тийшээ. За эхлээд ингээд цохиж байгаад за энэ дээр нэг доошлуулдгийнхаа оронд уцаа цогтөг юу орж ирж байгаа. 1 2 3 4. За энийгээ 4 хуваад үзье л да. 1 2 3 4. 1 2 3 4. Ийм цохилт байлаа гэж бодоход нэг дээр нь доошоо и дээр нь дээшээгээ ботчих. За тэгэхээр 1 2 3 4. Энэ цохилтын 3 гэдэг тоон дээр нь уцаа ингэж цохино гэсэн үг. Доошоо биш. Уцан дээр цохино гэсэн үг. 1 2 3 4. 1 2 3 4. Ингээд дуун дээрээ тааруулаад өглөх хэвээр байна. Та бүхэнд асуулт олох зүйл байвал доор сэтгэлдээр болон эсвэл манай Facebook хуудсанд мессеж үлдээгээрэй. Та бүхэнд амжилт хүсье.